За юу байна? За юу байна та? Сонгуулийн сони юу байна? За одоо нөгөө нэг гişүүд тангарага өргөж анх дугаар чуулган болж байгаа энэ үед өнгөрсөн сонгуулийн сэтгэлдлийг ер нь өөрснийхөө бодлыг жоохон санал солилцъя гэж бодоод тэгээ нэг Аа. хэдэн зураг цуглуулсан. За танад үүргээр юу байна да? Чиний сонгосон хүмүүс гарсан уу? Юу болсон? Өстой сонирхолтой байлаа. Мгм. За манай ах чинь одоо хаан үйлдвэрэг. Тэгээ хаан үйлдвэрэгт болохоор мөнгөсийнхэн ерөнхийдөө бол гарна гэдэг нь тодорхой байсан. Хүмүүс айгүй Мгм. их дэмжиж байсан. Мгм. Хаан үйлдвэргийн одоо нөгөө алдарч авлан бас айгүй хүмүүс дэмжижсэн. Би бол ерөнхийдөө бол дэмжээгүй. Миний Мгм. сонголт бол философч Молор Эрдэнэ байсан. Тэгээд хүн намын сансэр мөн оюун гэрлийг дэмжиж исэн. Мгм. За тэгээд миний дэмжсэн 3 хүн гурлаа гараагүй. Мгм. Тэгээ ерөнхийдөө гэхдээ яг таамгийн дагуу л байсан. Ерөнхийдөө яг л мөнх сайхан алдарч хохлон гарах болов гэж бодож байсан. Яг тэр дагуу л Мгм. байсан. Мгм. Би ягаад Молор Эрдэнэ дээр бол жоохон харамссан. Яг Мгм. дөрөвдүгээр тавьж байгаад гарч чадаагүй хэрвээ иргэний зөриг намын жагсаалтар байсан бол яг л гарчих байсан байлээ те. Тийм байлээ тий. Нараатай хамт. Тий. Тий. Тийм тэгээд хаан улдөрүүд дээр одоо сан бүгд тийм өндөр санал авч гарч ирнэ гэж бодоагүй. Тэр сүүлийн өдрийн нөгөө нэг өөрийнхөө сурчлагыг нэг хийсэн шүү дээ. Өөрөө юм яриад нэг уулан дээгүүр алхаал тэр нь айгу сүртэй нөлөөлсөн байх гэж би бодсон. Ер нь яг хүмүүс Монгол Ардын намыг дэмжихгүй гэсэн хүмүүст л одоо самбог дэмжижсэн юм байлээ. Аа. Тэгээд яг Молор Эрдэнэ оюун гэрэл хоёр аль нэг нь байсан бол хүмүүс тэнд өхөөсөн бах. Санал Аа. яг хуваагдсан баха. Ерөнхийдөө за одоо самбуу нэгийг сонглоо тийм мөнх сайхан ч Монгол Аа. Ардын намаас нэгийг сонглоо. Гурав дахь нь одоо оюун гэрэл юм уу Молор Эрдэнэ юм уу гэд аль нэгэн дээр нь ингээд төвлөрөөгүй. Аа. Яг гурав дахь сонголтын дээр л хүмүүс гэд санал нь хуваагдаад сарнсан юм шиг санагдсан. Тэгэхээс бол Молор Эрдэнэ философч нэлээд сайн явсан шүү. Тэгсэн те нэрээ нэг Дараагийн сонгуулиар гарчих байхаа. ногоон руу орж ирээд тэгээд бутад бууцсан шүү дээ. Албал Тий. тэгээ сонгоны хайрханчуудыг манайхан бас нэлийн баалж байна. Шугар хайрхан дүүрэг мүрэг гэж янз янзаар л хэлж байна те. Бат шугрын ч баг сонгоны хайрхны гримик гэж хэлдэг шүү дээ. Хүмүүс. Тийм ээ. Гэтэ энэ сонгон харахна би ер нь бол сонгуулийн дунд айгүй шоконд орсон. Улаанбаатараас Монгол Ардын намыг ингэж амар дэмтэж чинь гэж юусо бодоагүй. Яг Мгм. л ингээд сонгуулийн үеэр бид нар нөгөө бабл дотроо байна гэдгийг дахиад мэдэрсэн найзууд нөхдүүд те фейсбુકийн нөгөө танил хүмүүсийн миний үзсэн сэдвүүдээр одоо гарч ирээд байгаа болохоор хүмүүс ер Мгм. нь Монгол Ардын нам дургу байгаа юм байна гэж бодоод байсан чинь нийтээрээ л дуртай л байсан юм бэлээ. Танаа дүргээс ер нь ямар байсан бэ? Чиний Манайх ч хүлээлттэй. баян зүрх дүүрэг яг би ер нь хүн намаас нэлийн хүлээлт өндөр байсан. Гэхдээ ганцхан Наранбаяр гоо гацсан. Би нөгөө нэг шагж гэлэнгийнхаа их нарыг аягүй дэмжижсэн нөхрөө өөртөл тэрэнд өг гэд манай нөхөр яг надтай зөрөөд тэр нөх ээлжтэй хүүхдээ харж байгаа яг надтай зөрөөж сонгол өгөх гэж болно. Хүүши нөх хиний их нүс нэр нь хин юм бэ? Тэгээд над руу залгаад аягүй нэттэй. Тэгээ бид тэр ер нь аягүй дэмжижсэн. Хүн намынхныг аягүй дэмжсэн. Тэгээд гараагүй ардын намаас биш ардсан намаас нөгөө тулах гээд залуу бас айгүй дэмжижсэн бас гараагүй. Баян зүрхчүүд айгүй сонин сонголт хийсэн би ер нь баг ойлгоогүй. Тэгээд дараа нь зүгээр хүмүүсийн сэтгэлдлийг уншиж байхад сонгон хайрхан баян зүрхч нөгөө гэр хороолол ихтэй одоо улаастай мөлөөс тэгээд гэр Аа. авчин тэр чигээр баян зүрхтэй орчдөг. Тэгээд тэд нар болохоор нөгөө халамж бас их авдаг хүмүүс байдаг юм л дээ. Тэгээд тийм болохоор тэрнээсээ болж Аа. ер нь ардын намайг айгүйх сонгодог гэсэн юм бичсэн байлээ. Аа. Тэгэхээр бас сонирхол юм байлээ. Одоо тэгээ энэ хүний хэлцээгээр нэр хүртэх ёстойгоо л хүртээд явж байгаа юм байлээ дээ. Тийм. Гэхдээ яг хуу хэдий тийм ч гэсэн одоо энэ сонгуулиар Монгол айгүй алагчсан тийм сонголт гарч ирсэн тий. Ганцхан Монгол Ардын нам биш нэлээд олон сөрөг хүчинтэй. Тэгэхээр ер нь бол сөрөг хүчнийг дэмжижсэн хүмүүс сэтгэл хангалуун байгаа хаа гэж бодож Мм. байна. Тэгээ яг нөгөө нэг JD ямар юм гэ тэрний нэрийг хэлгээд айгу хэцүү юм. Нэг пост бичээд байдаг нэг хүнд гар байдаг ч гэдэг айгу тийм хүнд өгнүүдээр Тий. бичдэг. Тэрний хэлдгээр яг л нээсэн салаач гэл гарч ирсэн те. Ардын нам нь төмөс ардсан нам л лоо гэж мэгээд бусад орчнууд нарай нэг жоохон баг байдаг ч гэдэг угаасаа.
Тэгээ Тийсэн. яг л тэрнсний хэлснээр нийслэл залуучиг гарч ирсэн. Тэгээд ер нь бол сонгогчдын одоо дийлэнх нь бараг сая гаруй нь бол ардын намыг дэмжээгүй юм билээ. Гэхдээ нөгөө нэг бусад олон намуудыг дэмжиж санал нь хуваагдсан. Яг чиний түрүүний хэлдгээр санал нь хуваагдаад сарницсан учраас яа харахгүй одоо ингээд ардын нам олонх болцсон л гэж ер нь бол харагдчихилээ. Энэ дээр болохоор санал тооллого биш, мал тооллого юм биш үү гэсэн чи доор нэг хүн сонголт биш, сонголт шаалаа даа гинэ. Нэрээ сонголт биш, сонголт шиг санагдсан надад яг үнэндээ. Тэгээд одоо өнөөдөр чинь ингээд бүгдээрээ тангараа өргөөд анх дугаар чуулгана хийгээд ерөнхийдөө баг явчихж байгаа шиг байна. Тэгээд нөгөө нэг шинэ хуулиар болохоор хамгийн багадаа нэг 84 одоо 120 эдийн хүнээс 84 гишүүн байж засгийн газар байгуулна энэ төр гээд янз янзын ер нь тарих угаасан тийм мэдээлүүд явж исэн баггүй юу? Тэгээд би тэрийг уншаа. За одоо яана ингээд аль нэг намтайгаа эвсээд бүртээ ингээд заварсан юм болох юм биш үү байгаа даа гэд ерөнхийдөө бодож исэн. Тэгсэн чинь бас яг хөө тэгээд тэгсэн чинь ардын нам ч гэсэн бас ардсан намд эвсэ гэсэн тийм юу санал оруулсан юм билээ. Одоо урьдлах гэх юм уу нэг тийм юм оруулсан юм билээ. Тэгээд тэрийг бол ер нь ардсан намынхан бол дэмжихгүй байгаа гэд ярьж байгаа шиг байна. Сүүлийн үеийн мэдээгээр За тэгээд яах нь хэдүүлээ харъя та тий. Гэтэ миний хувьд бол өнгөрсөн сонгуульд маш их сэтгэлээр унжсэн. Яг ийм амар нөгөө нэг багаар нэмжигээд Монгол Ардын намаар 100% бараг шахуу гарч ирнэ гэж ерөөсөд төсөөлөггүй байсан. Харин энэ удаагийн сонгуулиар бол бараг 50% дээрч хүрэхгүй ч гэсэн нэг 40% сөрөг хүчин байгаа болохоор тэдгээр хүмүүс маань үгээ дурах болов гэж найдаж байна. Тэгээ энэ удаагийн сонгуул ер нь айгу ойлгомжтой юм шиг байснаа. Яг эцсийн дүнгийн харсан чинь холимог систем гэдэг чинь бас айгу зүгээр юм байт юм байна тий. Тийм юм байна. Жагсаалтаар ингээд гарна гэхээр намаасаа бодлогын дагуу айгу гайгүй хүмүүсээ жагсаалтаар бэлтгэхээр айгу дажгүй хүмүүс яваад орчлоо. Тэгээд Монгол Ардын намын туршлуур биш энэ шин залуучууд өөрчлөлт авчрах байх гэж найдаж байна. Энэ одоо олон доктор профессоруу тий. Харин тэгээд энэ нөгөө үндэсний эвсэлт мэтлээс бас 4 хүн гарч ийн гэж байгаа юм. Ер нь бол нэр чамлахаар чанга хатаг гэдэг шиг юм болж байгаа байхгүй. Жагсаалтын дагуу гингүү тий. Одоо нэг үндэсний эвсэл байна, ногоон нам байна тий. Иргэний зориулсан ногоон нам. Сүүлийн одоо 2 сонгуул 8 жил гаруй сураггүй байсан нам энэ жил хөдөлгөөнд ороод 4 судал авлаа. Тэгээд энэ бол наараа бас босноо аль эсвэл одоо Нара Монгол Эрдэнэ хоёроос босноо. Миний хувьд бол яг Нараг нэг дэмждэггүй. Харин Монгол Эрдэнэд дэмждэг учраас иргэний зориг гэл тэгэнгүүт айгуу дэмжсэн. Гэхдээ нам дээр бол иргэний зориг дугуулаагүй л дээ. Би ч гэсэн нам дээр бол хүн намайг дугуулсан. Гэтэ ингээд иргэний зориг үндэсний эвслийн тараас бас хүмүүс орж ирнэ гэж төсөөлөөгүй байсан чинь бүр 4 суудал ингээд аваад жагсаалтанд байсан хүмүүс нь ороод ирнэ гэхээр бас тунд ажгүй санагдаж байгаа. Тэгээд айгуу тийм 5 одоо намын төлөөлөл байна гэдэг чинь өөрөө айгуу тийм олон сонсогдож байгаа байхгүй тий. Тийм холимог систем бол таалагдчихэв. Гэхдээ нөгөө талаас сая бол хитрхи олон нам эвсэл байснаас болоод санал хуваагдаад ингээл ерөнхий засгийн газрыг Монгол Ардын нам барихаар болчлоо шүү дээ. Тэгэхээр дараагийн сонгуулиар мэдлэгтэй мэдлэгтэй байвал манайхан зөв сонголт хийх байх. Гэхдээ яг Монгол Ардын нам ингээд дотроо шинжилэлт хийж бас болно л доо тий. Тэгээ дараагийн сонгуулиар бол одоо ингээд энэ олон жижиг хэрэгтэй хэрэггүй за хэрэггүй ч өөрсдийнхөө яг үзэл бодлоор нэгдсэн хүмүүс байгаа. Гэхдээ бас зарим талаараа нэгдэж байгаа одоо энэ үндэсний эвсэл мэшилгээд эд нартайгаа ингээд нэг эвсээд нэгдээд явал бас ер нь бол амжилтанд хүрэх боломжтой юм байна гэж харагдчих шүү. Тий. Тэгэхээр хүмүүсийн дунд би бол саяны сонгуулиар арчсан намыг ягаад ч юм одоо нэг сайн хүмүүсийг тавьсангүй нөгөө л нэг хэдэн хүмүүсээ төвшүүллээ шинжилэл хийж чадсангүй дээ гэж харсан чинь арчсан нам бол хүмүүсийн дунд бас нэр хүндээ алдаагүй л байгаа юм байна тий. Тэгээ хүмүүс бол тэгээд яг арчсан намд нэг хайртайдаа сонгож байгаа юм биш ардын намыг сонгохгүй гэсэн үднэс та нарт тэтгэл хүлээлгэлээ шүү. Тэгээд үнэхээр хүн байхгүй байсан гэсэн та нарыг дугуулсан шүү гэсэн тийм одоо нэг тийм хариуцлага үүрүүлжил байгаа юм байлээ. Ер нь бол бодсноос айгүй их судал авсан шүү дээ арчсан нам. Миний бодсноос их
тийм олон хүн дэмжсэнгүү хүн намыг Харин одоо яг яг үнэ. гурдагч хүчин болж арай л чадаагүй те сөрөг хүчин. Гэтэ нэг хүн байснаа бодвол бас арай дээрдлээ энэ удаагийн сонгуулиар. Гэтэ Монгол Ардын намаас одоо надад бол саяны нөө жагсаалтын хүмүүсийг харахаар нэг өөрчлөлт ирэх гэж байгаа юм шиг мэдрэмж өгж байгаа. Энэ зүгээр улс төрийн тоглолт байна уу? Одоо бидний иргэдийг хуурсан улс төрийн тоглолт байна уу? Үнэхээр ингээд шинжилэл хийх гээд байна уу гэдгийг цаг хугацаанд харуулах бах тий. Их бах цаг хугацаад харуулах. Энэ болохоор нөгөөт шинэ 128 гишүүнтэй болсон дараах одоо нэг улсын хурлын танхим нь ийм болж байгаа юм билэ. Бас гоё зэгцтэй харагдчихлаа нэг тийм гадаадынх юм шиг тий. Тийм байна. Тий, тэгээд ерөнхийдөө ардын нам болохоор ингээд нөгөө урилга тий хамтарсан засгийн газар байгуулъя гэж хэлж байгаа юм байлээ. Тэгтээ ер нь бол бусад нам эвслүүд маань хүлээж авахгүй гэж байгаа юм байлээ. Тэг ер нь хүлээж аваад тэгээд хамтраад ингээд аваарад нэг тийм бабл үүсгээд тийм дотроо өөрснөө ингээд юма тохироогоо хийгээд яваад байвал айгу онцгүй л дээ тий. Тэгээ хамтарсан гэхээр ч одоо хүмүүсийн нөгөө найдаад байгаа сөрөг хүчин гэж л эдэн хүмүүс одоо өгсөн саналыг маань утгагүй болгочих юм бол дараагийн удаа хинт итгэх юм бэ тий. Тэгэхээр намаа бодоод энэ удаад арай ухаалаг шийдвэр гаргах байх уу? Одоо цаг хугацаанд харуулна да нэгэнт гарсан сонгуулийн дүнг хэдүүлээ. Хараа сууж яа да тий. Харин тэгээд анх туурч чуулганаар ерөнхийдөө юуг ингээд шийддэг бэ гэд бас хүмүүс бас мэдэхгүй байж магадгүй. Тэгээ ерөнхийдөө анх туурч чуулган гэхээр одоо өнөөдөр болж байгаа бүх гишүүд маань нөгөө нэг юу авч байгаа юм бэлээ. Одоо нэг улсын хурлын гишүүний үнэмлэх гэд нэг юм авдсан юм шиг байна. Үнэмлэх бас тэмдэг бас авдсан юм шиг байна. Тэрийгээ аваад тэгээд нөгөө тангараг өрөвт юм байна. За тэгээд тангараг өрөвснийхөө дараа болохоор нөгөө дэд дарга намын дарга гэдэг нөгөө хурлын дарга нараа сонгочоод тэгэнгүүтээ нөгөө хамгийн гол нь засгийн газрын тэргүүн гэхэр чинь нөгөө ерөнхий сайдаа сонгох юм шиг байлээ. Би бол тэгж ойлгосон. Тэгээд хүмүүс болохоор оюун эрднийг үргэлжлүүлж ерөнхий сайдаа хийн гээл зарим нь болохоор үгүй оюун эрдэнэ үргэлжлүүлэхгүй байхаа гээл янз янзаар л ярьж байна. Тэгээд данхан дотор жонхуу буцлахаар боллоо моллоо гэл ер нь энэ яг энэ үйлслүүдийг бас нэгсэн ойлгохгүй байгаа юм л да. Данхан дотор жонхуу буцлахаар боллоо гэдэг нь яг юу гэсэн ч үгүй. Тэр батулгагаа яг яаж чадж байгаа би тэрийг бол үнэхээр ойлгохгүй байгаа. Чи энэ тал дээр ямар нэг ойлголт байна чамд? Нэг юу гэдэг байгаа юм одоо данхай чинь ах нь Хэрогийн Баатар тий. Тэгээд нөгөө нэг жонхоогүй чинь баталгагүй чинь одоо PR-ыг хийдэг хүн чинь Баатар гэхээр энэ хоёр бол нэг юм холбоостой мал гэж хүмүүс яриад байгаа шиг лээ. Гэхдээ яг хажууд нь суугаа харсан биш би бас сайн мэдэхгүй байна уу. Үнэн л тэгээд баталгагүй гэж одоо Оросын талыг баримтлагч гэдэг гээд ер нь дүгнээд байгаа юм байна тийм монголчууд. Тэгээ яг тэр утгаар нь эсэргүүцээд тийм шиг байна шүү дээ. Тэгээ яг тэр нь өнөөний худлаа эсхийг хэвээр хэлж мэдэхгүй юм да тий яг. Орос технэр мэтэртэй гээд тэгээд ерөнхийдөө одоо нөгөө Путин дүрэж мөрөөдгөр нь тэгдэм болов уу? Одоо би бас сайн мэдэхгүй л байна. Тэгээ бас Оросын талыг баримтлагч тэгээд PR дунд чинь яг аль нь үнэ аль худлыг мэдэхгүй л байна л да тий. Тий харин тэгээд яг Оросын талыг баримтлагч гэдэг нь яг Орос манад нөлөөлнө гэсэн үг бас биш ч байж болно тий. Гэхдээ бас хийж мэдэхгүй юм да том гүрнүүдийн дунд байгаа жижиг улс хөгжиж яваа өөрснийхөө бас чадлаараа явж байгаа улсуудыг бас том гүрнүүдийн бодлого яаж ч одоо нөлөөлдгийг хинч мэдэхгүй болохоор тэгэл ямар ч байсан бид нар сонгуулийнхаа үеэр өөрснөөсөө хийж болох юмнуудаа хийж үзлээ. Тэгээд тэр гадаад байгаа монголчуудын санал гээд нөгөө нэг юм харуулсан. Тэрэн дээр гэсэн чинь гадаад байгаа монголчууд маань бараг л 50-аас дээш хувь нь хүн намыг сонгосон байсан. Тэгэхээр бас ер нь тэднэрийнхаа тэг ингээ хөндлөнгөөс тэд нар чинь харж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээ гаднаас бид нарыг ингээд улс орон дотор юу болж байгааг гаднаас харж байгаа хүмүүсийн хувьд хүн намыг дэмжинэ гэдэг чинь бас хүн нам бас дэмжлэг цаашид ер нь авах боломжтой юм байна л гэж бодоод байгаа шүү дээ. Тийм. Хүн намын яг сошиал орчинд илүү идэвхтэй байх шиг байна тий залуучуудын дунд ч юм уу. Гэхдээ яг сошиал орчинд ингээд мэдээлэл авдаг хүмүүсээс илүү одоо сошиал яг гүйцэд тухгүй тий фейсбુકийг зүгээр л одоо
нэг чатлах хэмжээнд хэрэгэлдэг хүмүүс бас манай нийт массыг хамарж байна шүү дээ. Тэр хүмүүс маань хүн намыг одоо сайн мэдэхгүй л байгаа юм байна л да. Очиж уулзаагүй учраас юу ч байд ингээл. Тийм тэгэл яг хоо ерөнхий гишүүнчлэлээр нь л харж байгаа бах. Нэр бом очрогоо чинь бас улсын хурлын гишүүн болчихж байгаа юм байна лээ. Ардын намаас чагсаалтаар орж ирээд. Оо за. Тийм тэгэл ер нь ардын намын чагсаалтанд л дайггүй хүмүүс байлээ. Тэгээд ардчилсан намаас тэр Сэлмүн гэдэг охины хүмүүс бас айгүйх дэмждэм байна. Ер нь айгүй тийм сонирхолтой хүмүүс өнөөдөр гишүүний үнэмлэхээ аваад тангараг өргөөд явж гин. Тэр нөгөө нэг жүжигчин Баясгалан гэдэг нэг залуу байдаг нөгөө нэг тэрэгцэр дээр суудаг болсон. Тэр бас орсон байлээ. Залуу Арсан намын жагсаалтаар гарсан байлээ те. Баян Маясаа гэдэг залуу штэ. Тийм баг. Урхамурхатай Баян Маясаа гэдэг жүжигчний хувь цөөхөн л хийсэн баг. Тэгээд яг урхантрэрээ их алдартай залуу да. Тэр тэгээд бас одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж чадах байх гэж би бас хараад байгаа шүү дээ. Өөрийн биеэр тулж байгаа хүн чинь тий. Тийм. Тэр их мундаг залуу ерөнхийдөө өвчнөө давнд хэлж байгаа. Хөл дээрээ босгоод ингээ оролдож байгаа. Нэвтрүүлгүүдийг энэ одоо олон жил л Монголын ард түмэн үзлээ тий. Хүмүүс бас тэр номтой байргаад айгүй ам сайтай байна. Одоо нэлээ одоо нэг хүн намаас баг илүү хүчтэй сөрөг хүчин эсэргүүц дуурах зөрөгтэй хүн байх болов гэж нэлээ харж байгаа юм байлээ. Тийм номтой байрыг дэмжигчид бол маш их байгаа. Тэгээд баг үндэсний хвсэл ийм олон судлаар гарч ирнэ гэж бодоагүй, үндэсний хвсэл байгаа ч гэж баг мдээгүй байсан. Тэгээд номтой байргаа одоо энэ ярэ сонгуулийн одоо сурчлаганд маш их үр нөлөөтэй байгаа л 4 судал авчирлаа. Тэглээ тий. Тэгэд хүн намынхан маань ч гэсэн бас бид нар 8лаа гэж өөрснийгөө цөөхөн гэж голохгүй байгаа. 8лаа ч гэсэн 80лаа юм шиг сөрөг хүчин байна гэл бас тийм юу одоо амлалт гэх юм уу өгсөн байлээ. Тэгээд ер нь ямар ч сан урд урдныхаасаа илүү солонгорсон бидний хүссэн засгийн газар бүрдэж чадсан байхаа гэж харж байна. Одоо тэгээд анх дугаар чуулганаараа ямар хүн ерөнхий сайд болж, ямар хүн улсын хурлын дарга болж яах нь бүгдээрээ тэгээд цаашаа харцгааж бай сонирхолтой байх бах. Энэ сонгуулиар хамгийн онцгой дүр зураг бол Наара байх шиг байлаа те. Дуучин Наара хүмүүс сайнтай юм уу та янз бүр ярьж илээ. Өнөөдрийн байдлаар одоо миний таадаг харээдын уянг гэд бүсгүйгийн хэлсэн шиг Наара бол Монголын эмэгтэйчүүдийн яг төлөөллөө өргөдөл болсон. Одоо л өргөдөл болохоо болцсон шүү дээ тий. Дунд иргэм насны ингээ хувийн бизнес гэдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл. Тэгэхээр тэрийг одоо боловсралтай боловсралгүй гэж ярихаас илүү энэ эмэгтэй бол яг эдгээр бүсгүйчүүдийн өмнөөс одоо шийдвэр гаргахад оролцсноо. Тэгэхгүй бол бүх одоо парламентэд байгаа залуучууд гялцсан эрчүүд байх юм бол эмэгтэйчүүдийн бидний энэ төлөөллийг орхигдуулна тэдний өмнөөс шийдвэр гаргахгүй. Тэгэхээр бол Наара гарсанд баяртай байна гэсэн. Тэгэхээр би энэ өнцгөөс харсанд нь бол айгу таалагдсан. Нэрэл одоо яг Наара шиг бизнес хийдэг эмэгтэйчүүд байгаа. Наара бол ганц бие ээж олон жил байсан. Ганц бие ээжүүд бол Монголд маш их байна. Хүүхдээ өсгөж байгаа ар нуруунд дээр амьдралаа авч явж байгаа эмэгтэйчүүд маш их байна. Тэгэхээр Наара бол тэр нэг өндөр боловсралтай мундаг эмэгтэйчүүд гэдгээс илүү л зүйлийг харуулах байх гэж найдаж байна. Тийм шүү дээ. Ер нь бол өндөр боловсралтай мундаг залуучуудаас илүү хөрсөнд ойрхон хүн чинь өөрөө Наара мөн баггүй юу. Тэгээ хүмүүс зүгээр миний бодлоор бүр нэг хэрэгээр нэг тийм харлуулах PR яваад байгаа юм шиг те бүр ингээд лайв хийж байгаа л гачиж болдгийм байх гэсэн жишгийг тавилаа гэж мэгэл айгу муухай тэгээд байгаа байхгүй юу. Яг үнэхээр лайв хийж байгаа бас үнэхээр их уйггүй хөдөлмөрч бүсгүй те энэ бол анхны сонгуул нь биш шүү дээ. Муу хэлүүлэл одоо өмнө нь бол гамбууш нэрээр нэрээ өөрөө ярих та. Гамбуушаар ингээл Наараг дүрэлгаал айгу муухай сөрөг PR хийгээд гарч ирээгүй шүү дээ. Энэ бол 3 дахь сонгуул нь тэр хооронд бол хэдэн жил 10 жил өнгөрцөн те нас үсэн ч одоо төлөвшөөд энэ нэмэгтэй бол гарахад бол эсэргүүцээд байх ч юм алга да. Тийм шүү дээ. Тэгээд хүмүүс миний бодлоор миний харж байгаагаар бол хэрэгээр л тэгээд муухай харлуулад байгаа юм байна да. Тэгээ нэг өөр ингээд бусад ардын намаас нэг жоохон зайлуулах те ингээд далимдуулж харлуулах хүн Наарал байгаа болоо даа л гэсэн. Би яг хөө жоохон хартай хүний хувьд бол тэгжэл бодсон. Тэрнээс бол яг тэ Наара бол үнэхээр хөрсөнд ойр хүн байхгүй юу? Яг тэр одоо
Баян айлын тэр нөгөө нэг гадаадад сураад тэндээ ажиллаад тэг ингээд бүх нөгөө нэг гараа нь дээрээс хэлсэн хүмүүсийг бодвол тэр чинь хөвсөнд ойр хүн тэр чинь ингээд үнэхээр төлөөлөл бол чадна л гэж би бодож байна. Тэгээ яхав дээ тэг үнэхээр тэгээ За лайв хийж агаад гарчдаг байсан бол тэгээд мөнх эрдэнэ эрдэнэ гэл зөндөө л лайвчд гарууд гарна шүү дээ тий. тийм шүү дээ. Тэгээгүй Лайв наарал хийгээ чадсан гарсан байгаа уу? шүү дээ тий. Тэгэхээр наараа Тий. үннийг ярьдаг л байхгүй юу ер нь бол. Одоо эмгтээчүүдийн эмгтээчүүд гэхгүй ер нь бол хуучин муухай муухай гişүүдээс гарсангүй. Тэр нь би бол амар баяртай байна. Нараг ярьсан дээр бол нөгөө баяр сайхан одоо ануужин тий Тийш дээ гих өнөр болор молор мэтчлэн гэл амар тэгээ амар ярьж тий өнөр хоёр үг болор холбоод өнтрийг хэлчих чаддгүй бас сонин хүн байсан бэлээ ч тэр өнөр болор молор чинь тий муухай гэдэг одоо тий. X гişүүд гарсангүй. Тэд нэр одоо зөндөө амлалт өгвөл гарсан. Юу хийснийг нь бол харсангүй, үзсэнгүй, дуурсангүй. Одоо засгийн газрын гадаа нэг эмэгтэй суул хийж яхад нэг нь ч гарч ирж уулзаагүй. Тийм л гişүүд байсан. Тэгэхээр одоо энэ 126 гишүүн маань сайхан алаглаад гарч ирлээ. Яг ганц хоёр муухай хүмүүс гарч ирсэн. Тэгээд бодвол тойрогтой нутаг усандаа юм хийсэн гэдгээ баталсан хүмүүс юм бэлгүй. Тийм Гэхдээ байлгүй тий. ихэнх нь бол их гоё шинэ хүмүүс гарч ирсэн. Баяртай байна. Хүн намын наран баяр багш гарч ирсэн. Баяртай байна. Галаа багш маань хуралд орлоо. Тий. Салтаар тий. Тэгээд Боловсролын салбарын 2 хүн орлоо. Тэгэхээр одоо боловсролын сайхан зөв шинжилтийг хүлээж ин да. яг үнэ хүлээж ин. Тэгээд хүн нам олон санал авч чадаагүй одоо нэг шалтгаан нь намын дарагт нь байсан гэж бас зарим хүмүүс тэгээд байлээ. Тийм дор шант бол айгу муу нэртэй байсан л да. Я харахгүй. Тэгээд намын дарга нь өөр хүнч байх бас боломжгүй байсан баг. Ганц гарсан улсын хурлын гишүүндээ итгэхгүй бол тэр нам өөр болохгүй байсан баг л та. Тийм Про баг тийм баг. хагаралтай байвал болохгүй. Тэгэхээр нарийн ширээмийг сайн мэдэхгүй байна. Тэгээ хүн намын хувьд бол нөгөө нэг гишүүнчтэл ер нь сайтай тэгээд нэг боловсралтай ингээд бас өөр өөрсдийнхөө хувьд өөр өөрсдийнхөө салбарт ингээ юмаа хийгээд явж байгаа хүмүүс ихэнчлэн бэд юм байлээ шүү дээ. Одоо тэр чагсаалтаар дэвсэн алтан сар гээл те эмэгтэйг харж байхад ер нь бол боловсон хүчин цөөхөн ч гэсэн гайгүй хүмүүс байд юм байна гэж дүгнэлтэнд хүрсэн хүн намын хувьд. Тийм болохоор ер нь Яг цаашдаа надад бол хүн тэр намын хүмүүс гэхдээ дараа хүн сая байдаг нөгөө баг. нэг сонгуулийн сурчлагаагаар одоо нөгөө юу яасан засгийн газраа шууд нээлттэй зарсан тэр жишг нь маш их таалагдсан. Бид нар одоо ингээ гарах юм бол хідэн засагтай тэр засгийнхаа тэргүүнийг ингэж хуваарлана гэдгийг нээлттэй зарлж байгаа нь гоё байсан. Одоо энэ жишг болоод бусад намууч гэсэн нээлттэй зардаг бол бид нар тэрийг харж байгаа бас сонголттой юм байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Ийм засаг гоё юм байна гэ тий. Гоё юм ярьжсэнаа гэнт засгаа бүрдүүлэнгүүтээ яамны дараанууд гээд нөгөө баахан ахуулынхаа хүмүүсийг тавьчдаг муухай юмнууд тавьчдаг тий. Тэдэр нь бүр нөгөө яамаа солируулцдаг тий. Тэгэхээр ийм нээлттэй зарлаад ийм боловсралтай ийм хүн энэ яамнууд ингэж ажиллана гэд засгаа тодорхойлсон нь бол надад хүн намын айгуу давуу тал шиг санагдсан. Тий айгуу давуу тал болж чадсан. Тэгээд цаашдаа бусад намуудын хувьд ч гэсэн ер нь жишг болоод ингэж зарлцдаг байвал хүмүүст бас гоё тийм эерэг юу гэх юм байна. Ингээд мэрэгжлийн хүнээ тавих боломжийг ингээ харуулчихж байгаа байхгүй тий. Наймаалцж байгаа биш. Тий. Тэгэхээр надад ч өстой гоё санагдсан. Гарсан нам бол саяны сонгуулиар бол дотоод айгүй зөрчилтэй байлаа. Тийм зөрчилтэй байгаагүй байсан бол айгүй амжилтыг үзүүлж чадах байсан юм шиг байсан тий. Одоо саяны үр дүнг харахад тий надад ч тийм дотоод асуудлаа шийдчихээсэ. Тийм дотоод одоо нөгөө даргаа солих байх гэж ер нь яригадаад байгаа юм бэлээ. Тэгээд дарагт нь одоо янз янз хүмүүс яригдж байгаа юм бэлээ. Миний сонссноор нөгөө нэг хуучин сайд байсан Тэмүүжин гишүүн тэгээд нөгөө Нарын алтан уйггүй хоёрыг ерөнхийдөө яригадаад байна гэж тийм яриад лээ. Саяны сонгуулиар надад нэрээ их сонир санагдсан нэг комеди амраа штэ тий. Тэр одоо яагаад өөрийнхөө байгуулж ирсэн Либерти нам гэдгийг хаяад нэгцэн бол амар олон нам эсвэл одоо сая бол баг 20 нам эсвэл ингээд сонгуульд өрсөлдөлөө штэ тий. Тэгэхэд яагаад Либерти намаа ингээд нийлүүлсэн бол ер нь бол анх байгуулахад тэр би бол ингэ сонссон. Амраач нь угаасаа өөрөө ардсан намын гишүүн юм байна. Өөр анхнаасаа л ардсан намын гишүүн. Либерти нам чинь бол зүгээр ингээд
залуучуудыг нэгтгэж одоо шинэ намд элсүүлж байгаа бодож байгаад тэгээ ер нь бол ардсан намдаа л оруулах гэх юм уу те, нэг тийм хүүхдэн юм шиг, охин нам юм шиг, нэг охин компани гэдэг шиг тийм л юм Аа. байсан юм шиг байлээ. Би бол тэгээ Тэгэхээр сонссон. сууг нь нас сая бол өстой түмэн жумын намууд эвслүүд гарч ирлээ те. Амраа одоо яг ярьсан шигэ нам байгуулах гэжсэн бол намаа бүртгүүлж чадхал байсан те. Тэгэхээр сая нэг сонин тоглолт хийчих шиг боллоо. Тэгээд Тэгээ тэрийг яг комеди ардсан намд амраа өн нэгдсэн юм билээ. тий бүртгүүлж Тий. чадаагүй гээл хавар яваад байсан. Дараа нь болохоор нэгдлээ бүртгүүлж чадаагүй учраас нэгдлээ гэлээсэн. Тэгээд саяны энэ номуудын эвслүүдийн байдлыг харахад бол бүртгүүлэхэд тийм хэцүү юм байгаагүй л биш байх юм. Тэгээд өөрөө судал одоо нэг тойрог мориг авна гэж тохироо байгаад л тэгж нэгдсэн болоо да. Надад тийм нэг тийм сонио харж орлоо. Би Ааха. уг нь л комеди амрааг айгуу дэмжижсэн. Тэр угаасаа ардсан намыг хүн ингэсэн. Би яг тийм юм сонсцсон. Ойрын хүнээс нь тэгээд за л гэж бодстой. Гэтэ тэр залуу тэр нөгөө нэг хүн нас барах үеэр жоохон онцгүй юм яриад бас жоохон онцгүй болчих шиг болсон тий. Тэрийг мэдсэн үү?